Сайн байцгаана уу үзэгч сонсогч уншигч та бүхэндээ бэлтгэн өргөдөг 100 асуулт нэвтрүүлгээ маань энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор хүнс хөдөө аж ахуй хүн үйлдвэрийн дэд сайд мөнгөн цогийн ган хөлөг хөдөлсөн гэж оролцож байна. Сайн байна уу танд энэ өдрийн мэндийг хүргье. Сайн байна уу та. За юуны өмнө бидний урилгыг хүлээн авч нэвтрүүлэгт маань хүрэлцэн гэж оролцож байгаа танд маш их баярлалаа. Баярлалаа. Бас сайхан нэвтрүүлэгтээ бас урьж аваад баярлалаа. Итгэвчтэй бас сонсогчдын нэг. За нэвтрүүлгийн маань эхний асуулт та өөрийгөө болон гэр бүлийнхнийгаа манай телевиз үзэгчдэд сайн танилцуулаач. За 100 асуулт нэвтрүүлгийн бас итгэвчтэй сонсогчдын нэг байгаа. Тэгээ та бүхэндээ бас энэ өдрөөс талархал илэрхийлье. Намайг мөнгөн цогийн ган хөлөг гэдэг. За би хөдөө аж ахуйн эдийн засгийн сургуулийг төгссөн. За эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг. Хинтээ аймагт төрж өссөн 10 жилийн сургуулаа Хинтээ аймагтаа төрж төгсөөд ингээ хөдөө аж ахуйн сургуульд элсэн суралцаад өнөөдөр бас одоо мэрэгчлэрээ салбартаа бас ажиллаж байна. За хүүхэд ах уцаг нь Хинтэд өнгөрсөн байт юм уу яа тийм л. Тий. Ер нь одоо Хинтээ аймгийн Хэрлэн сумын өндөр хааны сангийн аж ахуй гэж одоо ярьдаг 5 дугаар багт ер нь бол багасаа өсөж төрөөд тэндээ цэцэрлэгийн боловсрол сургуулийн боловсрлоо эзэмшээд ингээд одоо бас Улаанбаатар хотод ирж оюутан болж суралцсан байгаа. За одоогоороо бас манай ээж маань Хинтээ аймагтаа бас одоо амьдарч байгаа. Хинтэх гэж явах зөв тийм ээ. Дөлөв яах вэ? Тий. Цэцэн хааны залуу. Бид бүхэн бол яг уг гарлаа ингээд харах юм бол манай аавын маань аав буюу манай өвөө маань Сүхбаатарын Эрдэнэ цагаанд 1943 онд төрсэн одоо Гиндингийн Александр гэж хүн байдаг. За тэндээ одоо 10 нас хүртлээр бас амьдарч байгаа гэр бүлийн хамтаар Доронтын одоо бас Баян уулд очиж онгийн сангийн аж ахуйд бас одоо ажиллаж исэн ийм түүхтэй юм лээ. За тэгээд тэндээ бас одоо амьдарч өсөж төрнөөд за тэнд манай аав мөнгөн цог 1966 онд төрсэн. Тэгээд одоо Сүхбаатарын Эрдэнэ цагааны өвөөтэй Дорндын одоо бас Баян уулд төрсэн аавтай. За өөрөө болохоор одоо Хинтээ аймгийн яг л одоо нэг хөвгт. За 10 жилийн сурагч байхдаа сурлагтаа хэрэг хөвгт байв. Суралцахын зунзын одоо аргууд бас байдаг хүн болгонд. Одоо миний хувьд бол одоо богино хугацаанд одоо их тийм суралцах ийм одоо чадвартай байсан болов уу гэж боддог. Тэгээ яхаа шалгалтууд, олимпиадууд, янз янзын зүйлүүдэд бас оролцохдоо богино хугацаанд их сайн одоо үр дүнгууд гарах юм бас боломжтой байсан болов уу гэж ингэж одоо бас хардаг. Тэр утгаараа бол одоо янз янзын одоо нийгмийн олимпиад, IQ-гийн олимпиадад бас сургууль соёлоо төлөөлөөд идэвхтэй оролцдог. Ардын бүжгийн хамтлагт бас одоо хүчилдэг байлаа. Тийм. За дээрээс нь одоо олон нийтийн байгууллага, хүүхдийн байгууллагад ороод үүднгийнхэн дунтаа одоо бас нийлээд ингэ ажилладаг ийм бас байгууллагын гишүүн болсон. За дэд зөвлөлийн ахлагчаас ахгуулаад ингээд явсаар хагаад аймгийнхаа хүүхдийн байгууллагын бас одоо дараагаар ажилладаг. Ер нь одоо нийгмийн идэвхтэй одоо ийм л одоо сурагч байсан л та. Тэгээ 2007 онд ерхий сайдын нэрэмжид улсын тэргүүний сурагч гэдэг ингээд нэг ийм бас шагналыг тухайд авч илаа. Тэгээ тэр нь болохоор боловсролын салбар, спортын салбар гэх янз бүрийн салбараас бас ордог. Тэгээ би болохоор хүүхдийн оролцооны байгууллагын салбарын одоо энэ чиглэлээр аймаг орон нутагта хийж хэрэгжүүлсэн ажлынхаа тайланг зэндээ танилцуулаад тэгээ шалгарч ирсэн. Тэгээ тэр бол бас миний амьдралын бас их тийм чухал итгэл авсан юм цаг үе байсан. Тэгээ шагналаа авчаал сургууль дээр очисон. Манай сургуулиас улсын тэргүүний сурагч татварлаа гэдэг ингээд сургуулийнхаа маань гоёлээж аваад ээж аав маань баярлал. Яг нэг тийм шагнал авъя ч юм уу гэж удаж мэдээж хэрэг ажиллаагүй. Оюутан байхдаа ч гэсэндээ шилдэг оюутан болоод 4-5 тэтгэлэг аваад суралцж байсан. Аль болох хийж аваасаа төлбөрийн мөнгө одоо авахгүйгээр өөрөө бие дааж бас одоо сургуулаа төгссөн маань бас миний өвөний маань удаас их тийм бахархал байсан гэж би бас боддог. Хөдөө аж ахуй сургуулийг одоо сонгодог гол шалтгаан нь юу байсан юм бол аав ээжийн одоо хэлж зөвлөсөн зүйл байсан болов уу? Яг уу манай аав ээж хоёр бол нэг айхтар одоо миний амьдрал зөвлөгөөнд шууд ингэх ёстой гэдэг ийм зөвлөгөөг нэг хатар бас өгөөгүй. Ер нь өөрийнхөө одоо өөрөө амьдрах боломжийг бас надад олгосон. Энэ нь бол одоо илүү бие даах бас одоо өөрийнхөө амьдрах энэ одоо бас боломжийг надад бий болгосон болов уу гэж ингэж одоо бас боддог. Тэр утгаараа бол одоо сонголтоо бол маш одоо энгийн ер нь хийсэн л дээ. За тий эцсийн ерхий шалгалтаа өгөөд ер нь улсын сургуульд бол оръё. За улсын сургууль дотор одоо хаана орж болох вэ гэдэг ингээд судалж гад би дундангаас хойш одоо гэр бүлийнхаа хүнтэй өргөж нөхөрлөөд тэгээ манай одоо эхнэр
1 жилийн өмнө оюутан болоод ирчихсэн байсан. Тэгээд эхнэр маань одоо хөдөө аж ахуйн сургуулийн эдийн засгийн сургуулийн одоо Нэгтлэн Бодох бүртгэлийн ангид 1-р курсээ төгсөөд ажилласан. Тэгээд ер нь эхнэртэйгээ ойрхон нэг сургууль сурья гэдэг. Хүмүүс бол нэг янз янзын гоё одоо бодлоор л мэрэгчлээ сонгодог байсан баха. Миний хувьд бол их тийм энгийн байдлаар сонгосон. Тэгээд найз охиноо бараад хөдөө аж ахуйн сургууль руу орчих юм шүү дээ. Яг бараг шууд тэгж хэлж байгаа болох. Гэхдээ бол мэдээж хэрэг бол одоо эдийн засгийн сургууль их тийм бас нэр хүндтэй ийм сургууль байсан. Тэгээд эдийн засгийн сургуультай уншижсэн ороод миний бас сонирхсан мэрэгжил, маркетинг, менежмент, бизнесийн удирдлагын чиглэлээр бас байсан учраас би бас эдийн засгийн сургуулийг сонгосон. За оюутан байхдаа хэр нийгмийн идэвхтэй оюутан байв? Өнөөдрийн хүртэл ер нь өөрийнхөө байгаа цаг зав боломжийг олон нийтийн төлөө одоо зориулж явах нь миний амьдралын бас айгүй тийм утга учиртай ийм одоо нэг хэсэг байдаг. Тэр утгаараа бол одоо оюутны байгууллага, оюутны холбоо гэдэг энэ одоо бас байгууллагуудад бол идэвхтэй ажилласан. Хайсын оюутны холбооны тэргүүнээр би бас 2010-аас 12 оны хугацаанд бол ажилласан. Манай хөдөө аж ахуйн сургууль нь өөрөөс 10,000 гаруй оюутантай бусад одоо ихтэй сургуультай харьцуулахад бас нэлээд олуулаа ийм одоо бас том сургууль. Тэгээ энэ одоо бас оюутан залуучуудынхаа төлөө дуу хоолой болоод ажиллах боломж бас тухайн оюутнууд бас олдож байсан. Түрүү ардын бүжиг гэдэг хэлжсэн шүү дээ. Оюутан болчоо бүжгэлөө. Оюутан болчоод би юу яасан? Яг хөдөө аж ахуйн сургуулийн эдийн засгийн сургуулийн хуваар манай аймагт очиагүй. Тэгээ 10 жилийн нэг хуваарууд чинь элсдийн эрх шалгалтын дараа нь л очиждаг байсан. Тэгээд би өөрийнхөө одоо элсдийн эрх шалгалтын оноог аваад би танаа сургууль суралцах хүсэлтэй байна гэдэг. Одоогийн хөдөө аж ахуйн сургуулийн ректор Баасан Согч дээр анхаарч уулзж ирсэн. Гэхдээ би 2 амлалт өгсөн. За миний одоо голч оноо одоо өмнөд бол босхын бол давж байна. Тэгээд намайг одоо хэрвээ сургуульд авах юм бол оюутны холбооны чинь дарга болёо. Тий. Би яагаад гэх юм бол одоо ийм нийгэм олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог юм аа. Тэгээд чадлаараа бас оюутан залуучдад хэлүүлж ажиллана гэдэг. Хоёр дахь нь хатан туул гэж бүжгийн хамтлаг ханаад байдгийн. Тэгээд тэр одоо бүжгийн хамтлагт би бас орж бүжиглэн. Чөлөөт бүжгийн хамтлаг гэсэн үг. Цэнгэнд бүжгийн. Цэнгэнд гэж ярих юм тий. Монголын ер нь 20 гаруй удаагийн авраг том хамтлаг л та. Тэгээ би 2 амлалтынхаа бол нэгийг биелүүлсэн. Нөгөөх нь бол биелүүлж болж чадаагүй. Яагаад биелүүлж чадаагүй? Гэхдээ яг хуу мэдээж хэрэг одоо оюутны амьдрал илүү бие даах шаардлагатай болсон. Цаг зав хөвч төр бусад зүйлийн хөвч төр одоо бас надад үндсэндээ оюутны холбооныхаа ажлыг бас хийж хэрэгжүүлэх энэ тал руугаа илүү цаг гаргая гэж бодож. Тэгээд хатандуул одоо хамтлагтай бол бүжгэлж чадаагүй. Гэхдээ бол одоо олон сайхан найзууд маань бол тэнд байдаг. Тэгээ найзуудтайгаа бас одоо уралдаан тэмцээн явахад нь чадах нэгээрээ дэмжлэг болоод ингэж ойр ажилласан. Бидэд яг хөдөө аж ахуйн сургуулийн оюутны холбоог бас жоохон өөрчлөе гэдэг. Тухайн үед л бас хөрхөө улс төр одоо байсан байгаа. Тэгээд манай үеийн залуучууд одоо бүгдээрээ улс төрийн салбарт нэлээд идэвхтэй сайн ажиллаж байгаа. Бид бүхэн улс төр үзэл санаа өөр болсон ч гэсэндээ сайхан найзууд. Манай одоо Үнэнбаа зөв намын дараа Готгонбаатар гэж залуу байна. Бидний үед одоо хайсан оюутны холбоонд хамт ажиллаж байсан. Хүн намын одоо бас наримчийн дараа мөнгө цэлмэг гэж залуу байна тий. За ардсан намаас одоо бас хэдэн залуучууд байна. Манай анхаа, манай даашка, амгаа гэдэг ингээд бидний одоо оюутан насны залуучууд бүгд одоо тухайн үедээ бас оюутны холбоо энэ зүйлүүдийг бас гоё өөрчлөх юмсан гэж ингэж бодож байгаа. Нийгэмд хинэттэй байдаг юм уу? Янз бүрийн байдлаар ойлгодог ч гэсэндээ бид бас тэр болгонтой нүүр тулаал өөрчлөе гэж бодсон. Тэгээ яг өөрчлөхөөсөө гадна хэд хэдэн зүйл оюутны холбоон дээр бас хийсэн тухайн цаг үед. Хөдөө аж ахуйн сургууль одоо бие дааж өөрсдөө төсөв бүрдүүлдэг болъё гэдэг оюутны холбоо. Давуу талаа ашиглая гэдэг. Нарт төв дээр бид нэг 5 газар аваад агрономын оюутнуудаараа ногоо тариулаад. Тэгээд энэ дээр инженерийн сургуулийн оюутнууд маань очиж туслаад эдийн засгийн сургуулийн маань тэр ногоог нь борлуулад олсон орлогоороо оюутан залуучууд чиглэсэн сайн дурын ажил төрөл их энэ орлогыг бүрдүүлье гэдэг. Заримны цэгтэй болъё гэдэг. Можаны жижигхэн одоо үйлдвэртэй вакуум сонгохны үйлдвэртэй болъё гэдэг. Инженерийн сургуулийн байгаа учраас тэгээд одоо бас янз янзын юм одоо ажлуудыг оюутан байхдаа хийх энэ боломжийг бас олгодог юм янз янзын юм хөтөлбөрүүд хийгээд ингэж бас дээрэс нь тухайн цаг үед л ер нь хөдөө аж ахуйн сургуулийн хэлэлцийг бас бодож исэн байгаа. Бид нар Баруун 50 аймаг, 103 аймаг, Төвийн аймагуудаар гээд ингээд 2-3 жил дараалаад ер нь яг одоо хаврын хэлэлцийн үеэр бүх аймагуд руу явж лекц уншдаг байсан. Их орны сургууль миний мэргэжил гэдэг нэртэй энийг зохион байгуулад. Хөдөө аж ахуйн сургууль бол амьдралын сургууль юм аа. Монгол улс хөдөө аж ахуйн одоо орон учраас бүхэн одоо энэ хүнсний одоо хангамжийн асуудал тийм ээ мал маах одоо энэ газар тариалан ногооны асуудал мөнхөд байна. Тийм учраас энэ байгаа давуу тал энэ зүйлүүдийг илүү сайн одоо болсон хүчин болж одоо өөрчлөх юм шаардлагууд бас байна. Тэгээ энэ орон зай байна.
Тийм учраас яг өөрийн одоо итгэл үнэмшлээрээ манай сургуулийг сонгоорой гэж хэлж ингэж явсан. Тэгээ Баруун Тав аймгаар ажилласан жил Баруун Тав аймгийн элсэлд маш их нэмэгдсэн. Дараагийн жил нь Зүүн аймгуудаар ажилласан. Зүүн аймгийн элсэлд маш их нэмэгдсэн. Тэгээ бидний тэр хөтөлбөрөөс одоо сургуулийн удирдлагууд нэлээ их бас дэмжиж одоо ажилласан. Тэгээ саяын залуучууд бүгдээрээ нийлээд програмтай гараад бүх 10 жилийн одоо анги болгонд орж хөтэ аж ахуйн сургуулийнхаа тухай ярьж ингэж одоо ажилласан. Тэгээ энэ минь бол оюутан байх хугацаанд их том л ажил хийдэг гэж бас бодоход байлаа. Тийм. Тэгээд бас тийм л одоо идэвхтэй л байсан байна да. Ингээд таны эзэмсэн мэргэжил боловсролын зэрэг нь юу болох юм? За би үдээ аж ахуйн одоо эдийн засгийн сургуулийг бизнесийн удирдлага, маркетингийн чиглэлээр одоо төгссөн гэсэн үг. Тийм. Одоо энэ чиглэл бол одоо манай салбарт бас ашгүй хэрэгцээтэй ийм одоо салбар байгаа. Ялангуяа үдээ аж ахуйн одоо бас бүтээгдэхүүн үйлчлэгийг бас олон нийтэд таниулах энэ чиглэлийн ажил дээр бас санаачлагтай одоо ажиллаж байна да. Ингээд хөдөө аж ахуйн сургуулаа төгслөө. Ажлын анхны гараа нь хаанаас эхэлсэн байт юм бол? За яг нийгмийн татгалд төлж эхэлсэн байгуул маань бол Монгол Ардын намын дэргэдэх нийгмийн арчлал Монголын оюутны холбоо гэж энэ байгууллагаас эхэлсэн. Би оюутан байхдаа энэ одоо ажлыг давхар хийгээд ингээд эхэлчихсэн байсан. 2011 оноос хойш бол одоо цалинтай, давхар ажилтай ийм ус одоо оюутан байлаа. За яг мэрэгчлэрээ бол одоо хэвлэл мэдээллийн байгууллагад та бол одоо сайн мэдэх бах. Одоо шинжилгээ телевиз гэж телевизэд би бас маркетинг төлөлтийн менежерээр бас одоо ажиллаад за тэгээж одоо хэвлэл мэдээллийн олон сайхан хүмүүстэй танилцаж миний амьдралын гараа бол эхэлсэн. За үүнээс хойш одоо хувийн хөвшил за яг өөрөө бас одоо бие даасан хүмүүс одоо байгууллага ус байгуулад ингээд ажилласан. За улсын хурлын одоо хамгийн газарт одоо бас ажилласан байна. Засгийн газрын хэрэглэх газарт Налзын хараа 2050 гэдэг урт хугацааны хөгжлийн хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсгээр бас одоо болчих ажилласан байна. За тэгээд одоо олон нийтийн бусад төрөмс байгууллагуудаа бол ингээд давхар хийгээл явсан баг. Монгол Улсын засгийн газарт ажиллаж байгаа сайднараас хамгийн залуу сайд гэж таныг хэлж болох уу? Та ингэж яг хэдэн настай? 34 настай. Тийм. Яг одоогийн байгаа 16 амтуудын сайд эзэдүүдэндээ бол насаар бол нэлээ одоо залуудаа бол орно. Тийм. Яг хуу Монгол Улсын засгийн газар одоогийн барьж байгаа бол одоо бодлого бол Монгол Улсын хамгийн уламжлалт энэ салбар хөдөө аж ахуйн салбар бол тэгээ цаашдаа нэлийн шинжилэл ялангуяа шин залуу үеийн одоо бас энэ оролцоо маш чухал байгаа. Ийм одоо салбар. Өнөөдөр мал зүүч, за малын эмчнэр, за тэгээ дээрэс нь одоо агрономч тэгээд нэг өнөхий одоо гол мэрэгжлийн энэ хүмүүсийн одоо болсон хүчин талаас нь харах юм бол 45-аас дээш насныхан бол одоо идэвхтэй бол одоо ажиллаж байна. Шин залуу болсон хүчний дутагдал энэ зүйл бол тэгээ цаг ирэх тусам бол одоо нэмэгдэж байна. Тэр утгаараа Монгол Улсын хамгийн уламжлалт салбарт хамгийн залуу төлөөллийг бас оруулж ирж нөгөө талаасаа олон одоо энэ салбарыг сонирхох залуучуудын тав нэмэгдүүлэх юм бас давхар бодлого бас байгаа болов уу гэж би бас хардаг. Тэр утгаараа бол одоо залуу малчтын чуулгуулалтыг бас зохион байгууллаа. Залуу тариаланчид, бизнес эрхлэгч нартай ажиллах энэ боломжууд бас нэлээд өнгөрсөн одоо 2 жилийн хугацаанд бас нэлээд анхаарч ажиллалаа. Дээрээс нь боловсон хүчнийг одоо бэлтгэх чиглэлээр бас одоо анхаарах хэрэгтэй гэдэг. Ингээд бас өөрийнхөө хувьд нэлээд зорилт тавьж ажилласан. Ялангуяа шинэ залуу ихнийг одоо энэ хоршоогоор бусад чиглэлээр одоо бас дэмжиж ажиллах ийм бас одоо үүргийг бол би бас биелүүлэх хийсэн гэж нэлээд зорж ажилласан. Шаргуу хөтөлбөрийн ард ямар нэгэн байдлаар томч багч бай амжилт гэдэг зүйл байх баха. Нөгөө талдаа энэ хүний амьдралд тохиох нэг аз гэд зүйл байгаад та өөрөөр нь хэр азтай хүн гэж боддог вэ? Нийгэм олонний тархтан намайг их тийм азтай залуу гэж харж аж магадгүй. Яагаад гэвэл залуугаараа ингэж одоо чухал ажил томилогдоод тодорхой одоо ингээл юм дэмжлэгүүдийг бас аваад яваад байгаа юм шиг юм бол төрж магадгүй. Гэхдээ яг миний амьдралыг бас бүрэн дүүрэн мэдхгүй л бас одоо дүгнэлт хийж байна гэж би бас бодож байгаа. Яагаад гэх юм бол би бусдаас төрүүлж амьдралын сонголтоо хийсэн маань миний хамгийн том давуу тал гэж магадгүй. Тийм. Би дунд ангид байхын л ер нь одоо ийм бас одоо ажил төрлүүдийг хийж ингэж одоо ирсэн. Эсвэргээрээ яг энэ байгаа тууштай зорилгоосоо ер нь одоо нэг ч удаа нэг ухраагүй. Тийм. Аль болох л одоо бас энэ бусдад тус тэмтэй явахын сан үеийн залуучуудаа дагуулж тодорхой одоо ийм эрүүл ийм нийгмийн төлөө дуу хоолой болохын сан тэгээ ер нь одоо бүх юм дээр бас тэгэл одоо амбицлал залуучуудынхаа урдуур ороод ингээл явдггүй. Цаг одоо нөхцөл юм тохиронд бүрдсэн тохиолдолд бол би бэлэн байхыг бол одоо өргөлж өөртөө одоо бас бодож ингэж одоо хичээж явдаг. Тэр утгаараа бол одоо би бас нэг тийм хөдөлмөр зүтгэл за тууштай байдлын үр дүнд бол хүнд одоо энэ аз тохиол
бас одоо бий болдгоо гэж ингэж бол одоо бас ойлгодог юм аа. Засгийн тэргүүн нутгийн ах болохоор бас их азтай байдгийг болов татаас түтгээс нь хэр байдгийг бол дол гэж бодож байгаа хгүй юу? Тийм яг тэнтэй адилхан бодолтой хүмүүс нэлээд байгаа. Яг олон талаас нь бас харах нь зөв. За хувийнхээ хувьд бол Монгол Улсын ерөнхий сайдыг бас одоо их тийм үлгэр дуурайл авч түүний одоо үзэл санаа өнөөдрийн одоо энэ олон сонсголууд авилгал шударгасны төлөөх энэ тэмцлийн одоо гол үр дүнгууд Монголын ард түмэнд ялангуяа залуучуудад нэгэрийн одоо бас бүгдийг ил тод болгож байгаа энэ байдал бол үнэлэгдэж байгаа шиг байна. Гэхдээ энэ бүхэн бол би бол эхлэлээ гэж ингэж одоо бас харж байгаа. Цаашдаа одоо Монгол засаж сайжруулах шаардлагатай олон зүйл байгаа. Энэ бүх зүйл нэг тийм зөв голдролдоо орж эхэлж байгаа энэ цаг үе дээр бол илүү одоо доктортой цаашдаа үргэлжлэж явах хэрэгтэй. Үүнд бол би одоо өөрийнхөө чадхчнээгээр бас оролцох болно. За энэ одоо бас тэмцэл өөрчлөлтийн төлөөх энэ дуу хоолойны яг манлайлагч нь биш юм а гэхэд оролцогч нь байгаад ингээ одоо хамтраа зүтгэхийн сан гэдэг ийм л бодлоор бас одоо яваа. Залуу хүний хувьд одоо олон л ажлыг амжуулж одоо хийхийг хүсэж ирмэлзэж яваалах хол та тийм ээ. Тэр дундаасаа юунд илүү цаг заваа зарцуулахыг хүсэж байна та. За мэдээж хэрэг би яг одоо сүүлийн жилүүдэд бол энэ хөдөө аж ахуйн салбар руу бол одоо яг эргэлт туцалтгүйгээр одоо энэ салбарыг хөгжүүлэхийн төлөө өөрийнхөө одоо ирээдүйн бүх боломж олцоогоо би бол зориулна гэдгийг бол ирж шийдсэн байна. Яг гэвэл энэ чиглэлийн орон зай дутагдал маш их байгааг энэ салбарын одоо ажил төрлийн их хугацаанд их сайн ойлголоо. Тэр утгаараа бол энэ хөдөө аж ахуйн салбарт өөрчлөлт боломжууд байгааг холбогдгүйр болохын төлөө бол би бас өөрийнхөө энэ гол одоо зорилго цагаа бол зориулж одоо ажиллана гэсэн ийм одоо бас бодолтой бол байгаа. Сайдын ажлаас гадна өөр та ямар сонгуульд ажил хийж байна? Монгол Ардын намын дэргэдэх дөрмийн дөрвөн төрөмс байгаа л байдаг. Тийм. Ялангуяа улс төрийн нийгмийн одоо үзэл баримтлалаас сонгоод өчигтэй одоо үзэл баримтлалаа одоо ингээд Монгол Ардын намын гишүүн болоод явж байгаа 18-аас 25, 30 хүртэлх насны хамгийн залуу одоо юм дэмжигч нарын одоо нэгдэл болсон социал демократ Монголын оюутны холбоо гэдэг. Энэ байгууллагыг бас миний би яг одоо удирдах ажиллаж байгаа. Энтэй аймгийн нутгийн зөвлөл гэдэг энэ байгууллагт 2016 оноос хойш ажиллаж байгаа. Тэгээд нутгийн зөвлөлийг би бас харахтаа юу юм байна гэдэг. Энэ настай хүмүүсийн байгууллага юм байна гэж бодохгүй тий. Тэгээд бизнес хийдэг тий. Тэгээд бас л ялгаагүй нутгийн зөвлөлийн энэ байгууллагт бас орж ажиллаж тэр дунд байгаа хүмүүст бас одоо чин залуучуудынхаа бас доолойг одоо хүргээд байгаа шүү дээ. Нөгөө талаасаа тэр хүмүүсээс суралцаад байгаа. Тэгээд энэ одоо олон нийтийн байгууллага бол дандаа урлаг соёлын, бизнесийн, яг нутаг орно гэсэн юм бодолтой. Нэг амьдрал ахуйн нэлээд одоо чанд гიშэрч гсэн хүмүүс байдаг учраас их тийм одоо ямиг өөрөөр харах боломжуудыг бас олгодог. Надад бас их олон зүйлийг ялангуяа одоо нутаг орны олон сайхан хүмүүстэй танилцах боломжийг олгосон. Тийм аймгийн нутгийн зөвлөлийн гүйцэтгэх захирлаар миний би бас ажиллаж байна. Манай одоо бас энэ одоо байгууллагт бол бүх бизнесийн салбарын бүх улс төрийн одоо байгууллагын тийм хүмүүс өдөрөө орж ирж нутаг орныхоо төлөө гэдэг үндсэн эрх ашиг хамгаалж одоо бас ажилтдаг юм сайхан гэр бүл болсон. Тэгээд энэ бас байгууллага бол ер нь залуучууд маань ч гэсэндээ энэ нутаг орны үйл ажиллагаанд бас ингэж бас оролцох нь зөв юм байна гэж би бас харсан. Тэгэхээр улсдаа ийм ганцхан улсын хэмжээнд ганцхан сургууль байгаа гэдэг. Түрүүн та нэвтрүүлгийн ихэнд хэллээ. Салбарын боловсруучингийн асуудал бас нэлээд хүнд байна гэсэн тийм ээ. Тэгэхээр төр засаг маань ер нь яг энэ салбар руугаа ер нь яаж анхаарч байгаа юм бол? Ер нь цаашдаа өшөө илүү анхаарах хэрэгтэй гэж бодож байгаа. Тий. Энэ үдэ аж ахуйн салбарын тодорхой одоо сургуулиудын өршөлтөөнийг бий болгох хэрэгтэй. Илүү бий даах боломжуудыг бий болгох хэрэгтэй. Энэ салбарт оруулж байгаа хөрөнгө оруулалтуудыг тодорхой үр дүнд хүрэхийн тулд сайн боловсон хүчнүүд одоо бэлтгэх шаардлагатай. За энэ дээр бол би маш одоо бас дутагдaltaй олон зүйлүүд байгаа. Энийг зохицож олруулахын сан гэж бодож ингэж яваа хувийн хувьд. За намайг сурж авах үед манай сургууль 10,000 гаруй оюутантай байсан. Үдэ аж ахуйн сургууль. Салбар одоо 7 сургуультай байлаа. Одоо бол одоо үндсэн одоо бүрэлдэхүүн нэг 5 сургуультай. За тэгээд 3,500-аас 4,000 гарчин оюутан суралцж байгаа. Уул нь бол улам нэмэгдээл өргөжих хэрэгтэй. Тэгэхээр энэ сургуулийн одоо бас одоо асуудал илүү өрсөлдөөнийг одоо цаашдаа нээлттэй болох асуудал маш чухал байгаа. За дээрээс нь одоо энэ хөнгөн үйлдвэрийн салбар, үндэсний үйлдвэрлэлийн салбар, шинжлэх ухааны технологийн сургуулиуд дээр бол энэ чиглэлийн боловсон хүчнүүдийг бас бэлтэж байгаа. За сая одоо яг сүүлийн одоо хугацаануудад бол мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүд дээр тодорхой эхний 1-2 жилээ
ахлах ангидаа одоо байх хугацаанд суралцаад хөдөө аж ахуйн сургуульд малын эмчээр, агрономчоор тодорхой одоо бас мэргэжлүүдээр бүтэн 4 жил 5 жил суралгүйгээр үндсэн одоо 2-3 жил суралцаад төгсөх энэ одоо суурь боломжуудыг бол нээсэн байгаа. За мөн дээрээс нь Монгол Улсын засгийн газраас эрэлттэй мэргэжлүүдийн тоонд хөдөө аж ахуйн одоо мэргэжлийн 10 гаруй мэргэжлүүдийг бол бас оруулсан. За ингэснээрээ бол одоо боловсролын зээлийн сан бусад хөтөлбөрүүдэд бас суралцахад тодорхой хэмжээний одоо хөнгөлөлттэйгээр болон үн төлбөргүй суралцаад эргээд одоо төрөлд ажиллаж одоо зээлээ төлөх энэ боломжуудыг энэ салбарынхаас олгож байгаа. Тэгэхээр бол одоо сүүлийн энэ одоо хөрөнгө оруулалтын боломжууд Монгол Улсын эдийн засгийг солонгоруулах, илүү хөдөө аж ахуйн одоо давмгаалсан дотоодын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлийн энэ боломжуудыг суурьаар нь олгоно. Сүүлийн одоо үед гарч байгаа энэ хүнсний хувьсгалын том хөтөлбөр, шинэ оршоо том хөтөлбөр, одоо удахгүй батлагдж байгаа цагаан алт гэдэг хөтөлбөрүүд бол дандаа хөдөө аж ахуйн салбарт сүүлийн бүр 30-40 жил ороогүй том хөрөнгө оруулалтыг бол оруулах гэж. Тэгэхээр энэ салбарын болсон хүчний орон зай бол одоо маш ихээр нэмэгдэнэ. Тэгээд манай одоо салбар бол өөрөө дандаа хийж бүтээ юу, өргөжүүлээ, ургуулъя, тарий энэ төр гэж боддог. Дандаа ийм хүмүүс байдаг. Байгалийн эрс төрс олон зүйлтэй нүүр тулдаг. Гэхдээ бол энэ олон сайхан залуучуудад энэ хөрөнгө оруулалтууд одоо орж ирснээрээ энэ салбарын хөгжилд төв нэмрээ оруулах боломжууд нь бас бүрдэж эхэлнэ гэж ингэж бодож байна. Тийм учраас яг одоо л энэ салбарт одоо бас болсон хүчин болж орж ирж энэ салбарын одоо манлайлалд оролцоод явах боломж нь бас одоо бүрдэж ин шүү гэдгийг би бас итгэлтэй хэлмээр санагдаж байна. Салбарт бэлдэж байгаа боловсон хүчний асуудал дээр энэ орон нутгийнхаа маань хэр анхаарч ажилтдаг юм бол тэднийг одоо яаж дэмждэг юм бол энэ чинь бас нэг талаараа орон нутгийн асуудал шүү дээ, тийм ээ. Аймаг өөрөө өөрсдийн гэсэн сайн туршлагуудтай. Дийлэнх аймагуд бол өөрсдөндөө дутагдaltaй байгаа мал аж ахуйн одоо малын эмч одоо мэргэжилтэй, агрономын чиглэлийн гол нэрвэрлийн мэргэжлүүдээрээ хөтөлбөрөөр зарлчихсан байж байгаа. Тийм Хэнтэй аймаг жишээ нь хэмэл зөвгийн үүргээд ховдоос одоо ингээл нэг 7-8 энэ жил бараг 10-аад оюутан үндсэндээ одоо нөгөө хос хөтөлбөрөөр орж иж суралцж байна. Тэндээ политехникийн коллежтэй суралцаад ингээд тэр төлбөрийн дандаа сумын засаг даргын хамгийн газар байдаг юм уу, аймгийн одоо засаг даргын хамгийн газар нь тодорхой хэмжээнд дэмжлэг үзүүлж олгоод ингээд буцаад сум орон нутгад очиж ажиллах энэ хөтөлбөрүүдийг Монгол Улсын олон аймаг бол хэрэгжүүлж байгаа. Тэгээ энэ бол бас сум орон нутгад болсон хүчин бэлдэх сайн хөтөлбөрүүд бол байгаа. Энийг бол цаашдаа бүр илүү өргөжүүлээд бас явах бүрэн боломжтой. Дээрээс нь одоо хөдөө аж ахуйн сургууль дээр агрономын гэхэд одоо тариалангийн томоохон компаниудын нэрмжид ийм одоо бас болсон хүчний ангиудыг бий болгох боломжтой. Яагаад гэх юм бол манай салбарт түрүү хэлсэн болсон хүчний асуудал чухал учраас анханаас нь бэлдэх сонирхол манай компаниуд маш их байгаа. Тийм томоохон одоо аж ахуйн нэгжүүд үндсэндээ өөрсдийн одоо тэтгэлгээр боловсрол эзэмшүүлээд буцаагаад өөрийнхөө одоо ерхий агрономчдыг бэлдэх энэ хөдөө аж ахуйн одоо инженерүүдээ бас одоо бэлдэх энэ одоо маш өрсөлдөөн бий болж байгаа юм тийм ээ. Тэгэхээр энэ чиглэлийн одоо аж ахуйн нэгжүүд бас одоо нийлж нийлээд хамтраад ажиллах чиглэл рүү бас орсон байгаа. Нөгөө сургууль сурж байгаа оюутныхын төлбөрийн орон нутгийнх нь удирдлагын төлбөрийн төлж гин гэж би ойлгож болох уу? Тий, тэгж байгаа. Нөгөө гэрээ хийгээд орхон нь шүү дээ, тий. Нөгөө зээлийн сангаас тэл авдаг шиг л би сургуульдаа орон нутгийнхаа мөнгөөр сурыг эргэж ирээд орон нутгатаа мэргэжлэрээ ажиллая гэсэн ийм таатай нөхцөл байгаа. Залуучууд маань хэр сонирхож байгаа шиг байна. За ер нь юу нэлээд сонирхоод идэвхтэй бас одоо энд бас одоо оролцож байгаа. Тийм. Тэгээд ер нь нэмэгдээд байна. Аймагуудын тоо нэмэгдээд байна. Бас одоо энэ хөтөлбөрийг бас хэрэгжүүлэх хүмүүсийн тоо нэмэгдээд байна. Хүн ер нь төгссөн сургуулаа байнга л бодож явдаг шүү дээ. Одоо ингээд сайдын судалт хэдий сууж байгаа ч гэсэн сургуулаа ер нь хэр бодохын, хэр дэмжиж юмсан энэ дээр нэг дэмжиж юмсан бодлогын дэмжлэг шүү дээ, тийм ээ. Бодлогын дэмжлэг үзүүлчих юмсан гэж боддог байдаг. Тэгэлгүй яах вэ? Одоо багш нартайгаа маш ойр. Тийм. Миний одоо гол шийдвэр гаргах бүх юмнуудад манай багш нар бас одоо оролцдог. Ялангуяа мэргэжлийн байгууллага талаасаа. Би бас одоо хөдөө аж ахуйн салбарын одоо бас эрдэмтдийн зөвлөж, телефон технологийн одоо салбар зөвлөлийг хариуцж ажилладаг. Тэр утгаараа одоо манай одоо харьяа 6-7 хүрээлэнгүүд бүх удирдлагууд одоо надтай харилцаж одоо гол одоо ажлуудаа явуулж идэг. За энэ чиглэлийн одоо жил болгон бас тодорхой одоо грантууд олгодог.
эзэмшилгээний одоо байгууллагын бүтээлүүдийг сонсох, тэр хурлуудыг бүгднийг бас удирддаг. Инновац, технологи, шинжилгээ ухааны одоо суурь одоо энэ олдуудыг бас одоо нэвтрүүлэх чиглэлээр үүдхэн сүүлийн жилүүдэд агрикэс туур за одоо янз янзын одоо юм ивент арга хэмжээнүүдийг бас амжилттай зохион байгуулад ингээд ирсэн. Хөдөө аж ахуйн сургуулийн яг нэг чиг үүрэг эрдэмчлэгээний байгууллагын чиг үүрэг нь бол боловсролын амдаа хамааралтай. Шууд би одоо оролцохгүй ч гэсэндээ ийм одоо хамтын ажиллагаагаар битгүүн одоо харилцдаг байгаамаа. Тэгээд хэд хэдэн хөтөлбөрнүүдийг бас одоо хамтарч хэрэгжүүлж ер нь одоо намрын хичээлийн одоо нээлт болон бусад одоо хөтөлбөрүүд дээр байнгын оюутнуудтайгаа очиж уулзах тал дээр татгалзалгүйгээр одоо дуртай очиж одоо бас яриа лекцүүд бас хийн. Тэгээд багш нартайгаа ер нь байнгын холбоотой ажилласаар байгаа. Цаашдаа энэ хөдөө аж ахуйн сургуулийн илүү кампус хэлбэрээр бүсэлж бас одоо хөгжүүлэх энэ чиглэлийн юмнуудыг бас хийхин сан гэж одоо бодож зорж яваа. Монгол Улсын засгийн газраас 2024 оныг бүсчсэн хөгжлийн жил болгож зарласан байгаа. Ингээд нэлээдэн бүсд хуваагдсан өөр өөрсдийн онцлогч нөгөө бүсүүдийн онцлог хөгжлийн тулгуур гэдэл янз бүрийн зүйлүүд байх шиг байна. Энэ танаа зөв бүсийн хөгжлийн тулгуур нь юу байх шиг вэ? Бүсцсэн хөгжлийн үзэл баримтлалыг одоо зарлаад ингэж одоо бас олон нийтийн бас одоо хувьд бол энэ талаар мэдээллийг нэлээд авч одоо авлаа л да. Тэгээ энэ бол одоо энэ засгийн газрын хувьд одоо бас маш одоо зоримог хийсэн чухал одоо би бас үр дүнтэй ажлуудын нэг нь гэж бас бодож байгаа. Тэгээ энэ удаагийн ерөнхий одоо том утгаараа бол бүсцсэн хөгжил бол манай хөдөө аж ахуйн салбарт маш том одоо хөрөнгө оруулалт хийгдэн. Яг гэх юм бол одоо Монголд ажилт хөдөлмөр эрхэлж байгаа хоёр үн тутмын нэг нь бол үндсэндээ хөдөө аж ахуйн салбартай хамааралтай байгаа. Дөрвөн үн тутмын нэг нь малчин хүмүүс байгаа. Тэгээд хөдөөгийн одоо яг дотоодын бүтээгдэхүүний нэг 65-аас дээш хувь, 80-90% нь бол мал аж ахуйн салбараас хамааралтай байж байгаа. Тэгэхээр хөдөөгийн иргэдийн амьдрал хавыг сайжруулъя гэх юм бол хөдөө аж ахуйн салбарыг л хөгжүүлэхээс одоо гарцгүй. Тэгэхээр хөдөө аж ахуйн салбарт яагаад энэ боловсруулах үйлдвэрүүд энэ томоохон зөвцөлбөрүүд баригдаж чадахгүй байсан бэ гэхээр хамгийн одоо бодиттой дүгнэлт нь бол Монгол улсын одоо эдийн засгийн боломж өөрөө яг энэ одоо боловсрол, эрүүл мэнд, энэ нийгмийн хамгааллын салбараас дөнгөжлөө гардаггүй ийм одоо байлаа. Одоо бол эдийн засгийн нөхцөлийн тодорхой үр дүнгууд гараад анх удаага төсвийн тэнцэл өөрөө 1.7 их найдаар одоо давж монголчууд бид бүхэн одоо энэ илүү гарсан мөнгөө юунд зарцуулах вэ гэдэг тухай ярих ийм одоо их хурлын одоо төсвийн татгалыг бид бүхэн харлаа шүү дээ өнгөрсөн жил. Тэгэхээр одоо цаашдаа энэ эдийн засгийн өсөлтөө бид бүхэн барьж явснараа юунд зарцуулах вэ гэхээр энэ бүсцсэн хөгжлийн зорилт руу тэр дундаа хөдөө аж ахуйн энэ тодорхой зөвцөлбөр бүтээн байгуулалтын ажлаар бол хийх нэ. Энийг хийсний үр дүнд миний түрүүчийн хэлдэг хоёр хүн тутмын нэгний амьдрал ахуй орлоготой байх тухай, сайн байх тухай энэ одоо асуудлыг шийдэж эхлэх юм аа. Нөгөө бодиттой эдийн засгийн өсөлт иргэдтэй очих боломж нь бүрдэх юм аа гэж ингэж бол одоо харж байгаа. Тэгэхээр том утгаараа бол бүсцсэн хөгжлийн гол одоо бодлого чиглэл хөдөө аж ахуйн салбарыг сэргээх бодлого руу явах нь тодорхой гэж бодож байна. Бүх бүсдэр хөдөө аж ахуйн нөөц онцлог даваа талууд байна. Тэр дундаа зүүн бүсийн хувьд бол хамгийн одоо таваарлаг мал аж ахуйтай ийм одоо бүс нутаг. Нийт мал сүргийн 18% нь үндсэндээ 103 аймагт багтаж байгаа. Баруун 5 аймагт 16, 17% гэдэг ингээд бодохоор 3 аймгийн тоо нийлээд үндсэндээ нэлээд том жин дарах хэмжээний. Өхөр сүргийн 21% бол үндсэндээ бол байна. Бог мал бас нэлээд ихтэй, адуун сүрэг ихтэй ийм. Тэгээд бусад бүсүүдээс илүү бага зардлаар буюу байгалийн хадлан тижээлийг одоо үр шимийг хөлбөртөөд илүү таваарлаг мал аж ахуй одоо бий болж гарч ирэх боломж нь Зөв аймаг дээр байгаамаа. Бага өртгөөр илүү өндөр ашиг шам авах боломж нь гэсэн үг. Тэгээд бомбтууд одоо 6 бомбт байж, агаарын бомбтойгоо нэлээд 7 бомбт байж, далайд хамгийн ойр гарц байж, бүгд найрамдагчид ард улс, Оросын холбооны улс, ингээд Монгол улсын уулзвар цэг зүүмс дээр байж. Тэгэхээр ингээд бүх талаараа бүс нутгаасаа экспорт хийх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг явуулах бүрэн боломжууд нь бол байж байгаа. Тэгээд монголчууд бүгдээрээ мэднэ. Нарийн ширхтээ ноолоор бол одоо Зөв аймагаас байж байна. Хамгийн өндөр хүнд тогтдог. За махсууны гарц бас одоо их сайтай энэ төр гэдэг. Ингээд яг хөдөө аж ахуйн салбар талтай харах юм бол давуу талтай юм байгаа. Газар тариаланч бас нэлээдгүй бас байгаа. Тэгэхээр бол одоо зүүн бүсийн одоо өссөн хөгжлийн гол одоо барих тулгууруудын нэг нь бол хөдөө аж ахуйн салбар байна. А энэ бүгдээс одоо илүүтэй одоо зүүн бүс нутгийн одоо үндсэн концепцийг бол бид бүхэн харахтаа түүхэн аялал жуулчлалын бүс нутаг болох ийм одоо боломжтой гэж харж байгаамаа. Тэ. Түүхэн аялал жуулчлал дагсан хөдөө аж ахуй, түүхэн аялал жуулчлал дагсан дэд бүтцүүд
Түүхэн аялал жуулчлал дагсан ийм дараагийн салбаруудыг хөгжүүлэхийн чиглэлүүд бол байгаа. Тэгээ та бол мэдж байгаа аль хэдийн одоо зүүнбэс нутаг, түүхэн аялал жуулчлалын бус нутаг гэдгээ зарлаад эхний бүтээн байгуулалтууд нь хийгдээд эхэлчихсэн. Одоо цаашлаад түүхэн аялал жуулчлалын алтан гурвалжин гэдэг концепцийг бид хүмүүсийн зүүнбэс дээр бол гаргаж ирж байгаа хүн зөв юм аа. Нэг талдаа их эзэн Чингис хааны өсөж төрсөн нутаг үүнтэй холбогдолтой. Нөгөө талдаа халахын гол за одоо үгээр дамжсан дорнотын одоо энэ сайхан одоо бас байгаль цагуурын боломжууд. За ингээд дайргаан соёл, за шилийн богд, алтан овоо гэдэг. Ингээд энэ одоо гурлсан энэ одоо сайхан байгалийн, түүхийн, соёлын энэ аялал жуулчлалыг одоо хамтдаган хөгжүүлж одоо явах хэрэгтэй. Бусад салбаруудтай харьцуулахад бага бүтээн байгуулалтаар илүү богино хугацаанд илүү их хэмжээний ашиг орлогыг олох ногоон ийм одоо эдийн засгийг одоо бий болох боломж нь бас энэ түүхэн аялал жуулчлалд байгаа. Яагаад гэх юм бол дэлхийн нийтийн хайрлан хүндэлдэг мянганы сууд одоо их эзэн Чингис хаан гэдэг энэ одоо том давуу тал бол бид хүнд бол байгаамаа. Бид нар энийг анхаарахгүй байж хахад хятад яаж юм те. Ковидоос хойш 27 том Чингисийн зөвцөлбөр бий болсон байна. Казахстан тэгээ бусад одоо энэ станы орнууд Чингис ч манад төрсөн штэ гэдэг ухааны хуулгууд хийгээд эхэлчихсэн байна. Тэгээ энэ одоо энэ зүйлүүдтэй бол өрсөлдөж эхэлж байна л да. Тэгэхээр энэ цаашдаа бол одоо зүүн бүс нутаг, түүхэн аялал жуулчлалын бүс нутаг болох боломжтой. Бомб одоо тээвэр логистикийн эдийн засгийн коридор үүсгэх боломжтой. Хөдөө аж ахуйн ийм одоо бас давуу талаа ашигласан бүс нутаг болох боломжтой. За шинэ хоршоо хөдөлгөөн өрнөж эхэлсэн. Та зүүн аймагуудаар явж байгаа харагдсан. Ер нь салбар яам маань энэ шинэ хоршоо хөдөлгөөн дээр яг ямар оролцоотой ажиллаж байгаа юм? Мэдээж хэрэг одоо бүрэн дүр оролцож ажиллаж байгаа. Тийм. Мэдээж хэрэг энэ одоо хөтөлбөр бол зөвхөн одоо хөдөө аж ахуйн яам гэхээс илүүтэй Монгол Улсын засгийн газрын хувьд их чухал одоо анхаарал хандуулахаас өөр гарцгүй ийм асуудал болсон. Сүүлийн одоо 20 30 жилийн дүгнэлтийг маш зөөр бидхэн гаргаж ирлээ. Ерөөсөө энэ байгалийн эрс төр суур амьсгал, цагуурын өөрчлөлт гэдэг бол одоо дэлхийн нийтийн өмнө тулгамдж байгаа юм асуудал болж байгааг бидхэн харлаа. Монгол улс маань одоо жилд 2.4 градусаар дулаарч байна. Дэлхийн дунджаас 2 дахин өндөр үзүүлэлттэй байна. Нийт одоо газар нутгийнхаа 13%-ийг бүрэн цөлжүүлчихлээ. Малын тоо толгойн одоо даац тоотлогоос хамаарсан бэлчээрийн даац 2-3 дахин нэмэгдчихлээ. Тэгээ бид нар малчт маань бол одоо бидний одоо бахархал юм аа. Мал бол одоо төрийн одоо хамгаалтанд байх хэрэгтэй юм аа. Та бүхэн маань одоо юм шүү гэл ингээл яг ингээд нэг юм амлалт төдийгөөр бид нар явж ирсэн. Асуудалтай яг боддоор хандаад зарим зүйл нь болно болохгүй гэдэг дээрээ дүгнэлт хийгээд тэгээ ингээд тал талаасаа суугаад одоо ярилцлаггүй ирсэн байна. Тэгээ шинэ оршоо хөдөлгөөн бол улс даяараа, улс нийтээрээ мал аж ахуйн салбартаа анхаарья гэдгийг ойлгуулсан ийм ойлголцлын цэг болж эхэл одоо бий боллоо гэж би бол харж байгаа. Энэ цэг одоо энэ ойлголцол бий болгоход хоёр үндсэн том шалтгаан болсон нь бол энэ өвлийн одоо нөхцөл байдал. Нийт одоо газар нутгийн 90% нь бол маш хэмжээний засанд дарагдсан. Тэгээ одоо энэ малын хоригдлууд одоо маш өндөр байлаа. Зөв аймгийн хувьд ч гэсэндээ маш өндөр байлаа. Сүхбаатар аймаг 65%-ийнхаа одоо малыг халдлаа. Хинтээ аймаг 25%-ийнхаа, Дорнод аймаг бас нэг 10-15%-ийнхаа одоо малыг бас халдлаа гэдэг. Тэгэхээр энэ одоо үндсэндээ тоотлогоо юмнаас ингээ харахад бид нар жил болгон энэ асуудалтай тулгуурах уу гэдэг ийм нөхцөл байдал руу орж эхэлж байгаа. Тэгэхээр малчид маань ч ойлгосон ийм цаг үе. Хоёр дахь том хүчин зүйл нь бол сонгуулийн энэ цаг үеийг ашиглаад улс төрчид шийдвэр гаргагч нар нэлээд одоо ингээд юм чихзөөлөн байх энэ цаг үеийг бид хүмүүс ашиглаад ерөөс өдөө аж ахуйн салбар бид нар энэ 5 их нэгдэр хэмжигдэх хэмжээний хөрөнгө оруулалтыг оруулж чадсандаа л би одоо бас их баяртай байгаа салбар юм. За энэ одоо хөтөлбөр цаашдаа үргэлжлэж явхад олон сая үр дүнуудыг бол гаргана. Олон сайхан амлалтыг бид нар хэлж болно. Ярьж болно, тоо статистик ярьж болно. Гэхдээ явж нөгөө хөрөнгө оруулалт дээрээ л бүх асуудал одоо толно. Тэгэхээр шинэ оршоо хөдөлгөөн бол бодиттойгоор мал аж ахуйн салбар 5 жилийн хугацаанд 5 их найдын хөтөлбөрийг хамгийн бага боломжоор ингээ одоо малчтай итгэл үзүүлж олгож байгаа нь хоосон амлалт биш ээ гэдгийг бол үндсэндээ эндээс харж болохоор ийм одоо дүгнэлт гарсан. Дээрээс нь энэ зөвхөн засгийн газрын хөтөлбөр биш улсын хурлаар баталгаажсан уур амьсгалын өөрчлөлтөд уламжлалт мал аж ахуйгаа бид нар хэрхэн авч явах вэ гэдэг хуультай болсон. Хугацаагүй энэ хуулийг ашиглаад үеийн засгийн газар шинэ хоршоо 2, 3, 4 гэдэг энэ одоо хөтөлбөрүүдийг үргэлжлүүлээд одоо явах бүрэн одоо суур нөхцөл нь бол бүрэлдсэн байгаамаа. Тэгэхээр бол одоо эх жилийн өвөл эхний үр дүнгуудыг гаргаж ирэх ёстой.
өнөөдрийн байдлаар шинэ оршин хөтөлбөрийн хүрээнд олон хоршоодууд байгуулагдаад 10 тэрбум гаруй одоо зээлүүдээ аваад одоо амьдралыгаа сайжруулад эхэлсэн байна. Хадлан тэжээлээд тариалж эхэлж байна. Малын одоо хонь бордог, өхөр бордог аж ахуйнууд байгуулагдаад эхэлсэн байна гэдэг. Ингээд үндсэндээ яг тодорхой үр дүнгууд нэг сарын хугацаанд ч тийм. Ингээ гарч ирээд ингээ явж байгаад бол би их баяртай байгаа. Энэ дээр бол хүмүүсүүдээ аж ахуй ямаа төлөөлж би бас үнэхээр одоо бас би сэтгэлээрээ одоо ажлын хэсэгт нь ажиллаж энэ сайдар ажиллах хугацаанд бас одоо ингээ гар бие оролцсондоо их баяртай байгаа. Засгийн газрын одоо хэрэглэх газрын даргын хувьд бол бүх яамдуудын энэ одоо оролцоо олон улсын байгууллагуудын оролцоог хангах чиглэл дээр үнэхээр манлайл үзүүлж ажилласан. За нөгөө талаар энэ шинэ оршоо хөдөлгөөнийг үгүйсгэж байгаа нэг хэсэг байгаа. За юм болон л тэгэл сайн давуудаар савд үүрэлтэй тийм ээ. За тэр нөхдийн хэлж байгаа зүйл нь юу гэхээр за энэ бол сонгуул зориулж хийж байгаа зүйл байгаамаа. Сонгуулийн жил ингэж мэрэгэн төргөн санаа энэ Монгол Ардын намын нөхдүүд гаргаж ирээд малчдын тархилгыг нэргүүлээд зээл хуу аав гэдэг ингэж өгч байгаамаа. За сонгуулийн үр дүн одоо ямар нэгэн байдлаар ондоогоор эргээд ч юм уу өөр улс төрийн хүчин гарч ирээд засаг толгой бариад явах юм бол энэ шинэ хөдөлгөөний зээл хууч нь маргаашнаас нь эхлээл байхгүй болно шүү гэдэг яриа байгаа. Энэ дээр одоо салбар яамыг төлөөлж байгаа хүний хувьд та нэг байр суурь илэрхийлж байна. Тийм. Би яг үгүйсэхгүй байгаа. Дэж иргэн чинь улс төр нэлээд халуун байна. Тийм учраас бол яаж байгаа. Гэхдээ бид нар яг нэг тийм олон жил нэг иймэрхүү үйл нөхцөл байдалтай нөгөө тамийн тохооны үйл өрөөдөг шиг те болохгүй бол бүтээх гээл явахаар энэ муу юм одоо ямар байсан гэдэг шиг л хандаад байна л да. Боловч хүн салбарт бид нар яг тодорхой шийдэл ярих хэрэгтэй л гэж би бодоод байгаа. Шийдэл ярих хэрэгтэй. Үгүй юм бол та ямар шийдэл гаргаж байгаа юм. Тэгээ яг нөгөө талаас тавьж байгаа шийдэл нь зээл тэглэх тухай асуудал. Тавьж байна. Тий. Яг хоо зээл тэглэх халамжийн энэ тогтолцооноос айл болох салах хэрэгтэй гэдгийг хүмүүс мэдээд байгаа хэрнээ сонгуул болж байгаа учраас ер нь зээл тэглэх гэдэг энэ тухай л одоо ярихаар нөгөө одоо хоёр нүур гаргаж байгаа нөгөө одоо үзэл санаа бодлоос ухарж байгаа юм хэлбэр болно л доо. Хамгийн арчилсан хүмүүс хамгийн халамжийн бодлогыг одоо ярихаар тэгэл би ойлгохгүй байгаа хгүй тий. Ер нь бид нар бас ингээд зөвхөн одоо энэ 6 сар болоод амьдрал дуусахгүй цаашдаа үргэлжлэнэ. Өнөөдөр одоо 24% хүүтэй зээл авж байгаа малчин өнөөдөр зээлээ тэглүүлчихэд маргааш нь дахиад 24% зээлээ аваад яаж амьдрах гэж байгаа юм бэ? Яаж амьдрах гэж. Тэгэхээр бол одоо энэ одоо үндсэн асуудлыг яг одоо энэ талаас нь харж суужгаад илүү давсан энэ одоо хөлбрүүдийг бид хүн санал болгож түүн дээр мэтгэлцэх хэрэгтэй болохоос шүүл ухарсан нэг удаагийн юм арга хэмжээг бол одоо авч хэрэгжүүлэх нь боломжгүй маа гэдгийг бол үндсэндээ бол олон нийт үнэхээр ойлголоо. Анх удаага монголчууд мал аж ахуйн салбарынхаа тухай 3000 буунд цуглаж гад хоршоологчдод малчид маань бүгдээрээ одоо нэг дороо цугласан шүү дээ. Тэгээ энэ хүмүүс бүгд аягуусаа ойлгоод ингээд ажиллаад эхэлж байна. Тэгээд мэдээж эргийн зүйл бол ингээд давхар явах бах. Гэхдээ их сайн ойлголттой гэж авж гинэ гэж би бол ойлгож байна. Энэний үр дүн нь 1 сарын хугацаанд гарч байгаа энэ одоо олон хоршоодуудын нэгдэл. Тэгээд энэ одоо зээлийн тодорхой одоо үр дүнгуудээ хүртээд эхэлж байгаа энэ хоршоодуудаар бол харагдаж байна. Тэгээд энэ бол одоо бас чамлж болохгүй бас амжилт. Тэгээд 5 жил бол үргэлжлэнэ. За яг нэг бодиттой юу талаас ярих юм бол засгийн газрын нэг удаагийн хөтөлбөр байсан бол тэг шүүмжиж болно. Шинэ засгийн газар гарч ирээд өөрчлөх боломжтой гэсэн үг байхгүй. Одоо бол бид бүхэн энэ болгоныг их сайн мэдж байгаа учраас хууль болгож батлуулсан. Тийм ээ. 126 хүнтэй маш том одоо парламент бүрдэж байна. 126 хүнтэй энэ парламент бас одоо юу 1 2 хүний одоо юм одоо саналаар гэдэг юм уу те шууд одоо савлж эрс юм шийдлүүдийг гаргахад бол хэцүү л дээ. Хэцүү. Тийм учраас бол одоо дараагийн парламентын олон одоо гишүүд бол энэ шинэ оршоо болон энэ мал аж ахуйн салбарыг тийм ойлгодог хүмүүс гарч ирэх болов уу гэж бодож байна. Тийм учраас юугүй энэ хуулийг өөрчилж энэ одоо хөтөлбөрийг одоо үндсэндээ зогсоох гэдэг ийм ордлого бол одоо хийхэд маш хэцүү болно л доо. Тийм учраас бол хуулиар хамгаалагдсан засгийн газрын 5 жилийн хөтөлбөр болгож батлагдаж гарсан учраас бол сонгуулийн дараа ч гэсэн үргэлжлэнэ. Эргэлзэж байгаа малчд маань бол харж болно. За өнгөрсөн өвөл нэлээ хүндхэн шиг өвөл бол малчд маань хөрхий хэцүү өвөлжлөө тийм ээ. Оны өмнө нэг малын тооллого жил болгон хийдэг шүү дээ тийм. Оны төгсгөлд малын тоо маань хэд байваа. Энэ зуд зурхны дараа хэд болж хорогдвоо. Бид чинь ер нь бас малын их сайн тоолдог хүмүүс шүү дээ тийм ээ. Тэгээд ер нь зөв. Тэгээд цаашдаа бол энийг илүү захимжуулж илүү одоо бас
хөгжүүлэх шаардлагатай. Тэгээ ойролцоогоор нэг 70 гаруй одоо сая малтай бол байсан. Өнгөрсөн одоо 2022-оос 23 онд. За ингээд одоо оны эцэст одоо нийт одоо малын эдийн засгийн эргэлтэнд оруулаад бид хүн өвөл бол нэг 64.7 сая малыг бол эцэндээ тоолж бол одоо авч арах нэ гэдэг ийм одоо тооцоо судалгаа бол гарсан. Тэг яг нь 9 орчим хувиар буурсан. Энэ бол одоо яг сайн үзүүлэлт. Буурахад бол олон хүчин чиглэл нөлөөлсөн. Өнгөрсөн одоо 2 жил дараалан одоо үүсэж байгаа энэ өвлийн нөхцөл байдал бол ойлгуулсан байх. За малчт маань нэлээд илүү тооноос чанар руу шилжиж гэдэг энэ тал руугаа орж эхэлж байна. Энэ аль хэдийн орцсон байсан. Гэхдээ яг орчиг гэхээр малчин өөрөө сард сая 500 мянган төгрөгийн орлоготой 2 сая 10 мянган төгрөгийн зарлагтай амьдраад байсан. Тийм. Тэгэхээр чин яг үндсэндээ жилийн 1-2 одоо удаагийн хэмжээний одоо орлого хавар намартай болдог. Бусад үед нь бол ингээл өөрийгөө яг одоо болгоол явж идэг. Сар болгон нэг 500-аас 600 мянган төгрөгийн алдагдaltaй амьдарч байгаа энэ малчт маань яаж илүү одоо сайжруулах уу, яаж илүү таваарлаг болгох уу, эрчимжүүлэх үү гэдэг энэ зүйлийг бодсон ч хийх боломж нөхцөл нь байгаагүй. Тэгэхээр одоо бол энэ болгоныгоо хийх боломжийг бол бид хүн олгож байна гэж ингэж харах хэрэгтэй. Цаашдаа бол одоо нэг малаас авах ашиг шимээ илүү нэмэгдүүлэх хэрэгтэй. Ойролцоогоор нэг $31 бид хүн үндсэндээ нэг малаас авж байна гэдэг тооцоо судалгаа харсан байлээ. Тэгээ манай шинэ оршоо хөдөлгөөний гол загвар болгож байгаа Шинэ Зеланд улс бол нэг малаас $313 авж байгаа. Тий. Бид нэг 20 жилийн өмнө $31 одоо сүүлд нэг $50 болж өссөн байлээ. Тэгэхээр энэ манахаас 3-4 дахин өндөр одоо ийм одоо боломжийг одоо нэг малаас аваад байгаа энэ туршлагыг одоо хэрэгжүүлэхэд цаашдаа бүх төрлийн зөвлөгөө тусалцаа энэ зүйлийг л хүмүүстэй аж ахуйн амнаас хийж одоо хэрэгжүүлэх хэрэгтэй маа. Бид одоо өнөөдрийн байдлаар юуны одоо мах экспортод гаргаж чадаад байна. Хаашаа юугаар гаргаад байна. Тий, экспортын дөр бид нар бүх улс руу гаргаж байна. Гэхдээ бид нар одоо шүлхийгүү, за янз бүрийн одоо мялзан өвчнгүү тийм ээ. За гоц салбарт одоо томоохон гол өвтө өвчлөлүүд. Эдгээр одоо өвчлөлүүдээр бид нар тайван эрүүл ус гэдгээ баталж чадах юм бол түүхий болон боловсруулсан мөхөлтрийг гаргаж байна. Одоо бид нарт тавьж байгаа гол хориг нь бол заавалжгүй одоо наадхаа боловсруулах хэрэгтэй байна. Эсвэл одоо энэ шаардлагыг хангах хэрэгтэй байна гэж яриад байгаа. Тэгэхээр одоогоор бид нэг 7-8 улс руу их бага хэмжээгээр экспорт хийж байна. Хамгийн их нь юу 80 гаруй хувь бол Бүднайрамд Хятад ард улс руу экспортлж байна. Бүднайрамд Хятад ард улс руу бид нар дулааны аргаар боловсруулсан буюу хагас чанаад тийм ээ хагас чанаад нөгөө одоо өвчин одоо энэ зүйлүүдийн бол одоо устгаад гэсэн үг тийм ээ устгаад экспорт хийж байна. Үхрийн одоо болон одоо хонь ямааны махыг бид нар дулааны аргаар боловсруулж 80 гаруй хувьд нь Бүднайрамд Хятад ард улс руу экспорт хийж байна. Бид нар илүү эрүүл гэдгийг нотолж чадахгүй байгаа учраас одоо хямдхан өгöd байгаа. Үнэхээр органик эрүүл гэдгээ одоо нотолж чадах юм бол бид нар хүссэн үнээрээ илүү өндөр ашигтайгаар өгөх боломжтой. Өнгөрсөн 2023 онд бид нар энэ Бүднайрамд Хятад ард улсын хувь 80% орж ирсэн. Үлдсэн 20 орчим хувь дээр нь бол шинэ сувгууд гарч ирж байгаа. Бид нар Иран, Ирак руу бол хоньны одоо нойтон мах, гулууз махыг бол одоо онгоцоор, за тээврээр ингээд одоо транзитаар бол үндсэндээ бол одоо гаргаж ийн л та. Тэгээ энэ бол одоо Иран, Иракууд Монгол хоньны маханд нэлээд орсон дуртай. Тэгээ тасралтгүй авъя л гэдэг байгаа. Тэгээ одоо тэгвэл бид нар цаашдаа их сайн одоо стандарт юмнуудаа мөрдүүлж ингэж явах шаардлагатай. Вьетнам ямааны мах авах сонирхолтой байна. За адууны мах одоо Арабын орнууд болон бусад орнуудаас одоо авах сонирхолтой байна. Дайвар бүтээгдэхүүнүүдийг бид хүмүүс нэлээ одоо бас хөөцөлдөж байна. Дайвар бүтээгдэхүүнийг бас одоо дулааны аргаар боловсруулад гарах энэ асуудлууд бас хийгдэх шаардлагатай байгаа. Энэ малын гаралтай түүхэд тэр дундаас аршилны асуудлууд байгаа тийм ээ. Энэ баг үнгүүдсэн шахуу юмуд байгаа. Уг нь хуучин хэлээрээ манайхан ч нөгөө арсны ченж мэнж гэж ярьдаг л байлаа шүү дээ. Эдгээр чи хөөрхий гараагаал үн хөлсөн овоо өсөөл айтайхан шиг байгаад дүүсэн. Нөгөө ченжүүд нь байхгүй болчих юм уу? Яадаг юм бол энэ дэр салбарын ямар бодлого гарч ажиллаж байдаг болов? Олон хүчин зүйл байгаа. Түүхий эдийн үнэнштэй холбогдлолтой асуудал дээр хамгийн том одоо хүчин зүйл нь бол бид нар үйлдвэрийн аргаар төхөх хэрэгтэй. Балаа. Тий. Одоо махны техникийн зохицуулалттай Монгол улс болсон. 2024 оны 1 сарын 1-ээс цэцэрлэг сургууль одоо эмнэлгийн байгууллага бол заавалжгүй гар аргаар биш үйлдвэрийн аргаар нийлсэн махыг экспортод дотооддоо хэрэглэнэ. Экспортод мөн гаргана гэдэг ийм зохицуулалттай байгаа. 2025 оны 1 сарын 1-ээс бол бид хүн хүнс дэлгүүр худалдааны одоо
явж байгаа бүх махыг үйлдвэрийн аргаар оруулах хэрэгтэй гэдэг. Тэгээ бид нар яг одоо хэн ямар нөхцөлд энэ малыг төхөөрсөн бэ? Яаж одоо тээвэрлж ирсэн бэ гэдгийг мэдлгүйгээр л одоо хэрэгэлдэг юм улс Монголоос өөр улс одоо байхгүй болж байгаа. Тэгэхээр хүссэн үсээгүй бид өхөн бол одоо энэ үйлдвэрийн аргаар төхөөрөхийн тал руугаа бол орох хэрэгтэй. Шинэ оршин хөдөлгөөний хүрээнд мах төхөөрөх үйлдвэрүүдс нэлээд байгуулагдаж байна. Энэ бол одоо маш зөв л одоо бодлоо л доо. Хэрэв үйлдвэрийн аргаар бид өхөн бэлтгэчих юм бол малын дайвар бүтээгдэхүүнүүдээ бас тодорхой хэмжээнд энэ өртгийн сүлжээнд оруулаад ингээ явах боломжууд нь бол бүрднэ. Хаа байсан сумын төвөөс одоо 20-30 км-ийн цаана 100 км-ийн цаана байгаа малчайл усгүй улмаас одоо 100 хоноо одоо гаргалаа гэж бодоход тэрийгэ бүгднгийн одоо бас цэвэрлж ангилж янзлаад тий ингээд одоо бэлтгээд нөгөө малын гидс дотроо одоо бас ингээд бэлтгэх боломжууд бас олдохгүй байна л да. Тий. Тэгэхээр энийг хэрэв үйлдвэрийн арга руу оруулаад ингээ явах юм бол нөгөө одоо өртгийн сүлжээнүүд нь бий болоод явна. Маш олон төрлийн давуу талууд бол энэ түүхийн хэд дээр бол байж байгаа. Нэг хоног бүтэн гэж одоо ингэж үцхэд бид бүхэн нөгөө одоо хонийхоо зөвхөн махыг одоо ашиглахаар чинь нэг 45-аас 55% л болж байгаа. Үлдсэн одоо 50 орчим хувийг нь бол бид нар өнгөө болгож хаяад байгаа. Тэгэхээр энийг бүрдүүлж байгаа шалтгаан бол айл болгоноос очиж бид нар гидс дайвар бүтээгдэхүүн очиж авах маш зардал өндөр байна. Арь ширийг очиж авах зардал өндөр байна. Малчид маань ч гэсэндээ тэрийг одоо яг энэ зуны энэ халууны улиралд муутгалгүйгээр тээвэрлэх одоо ингээд явах одоо боломж нэг юм хүмүүс байна. Тэгээд ганцхан нэг яриа сумын төв явуултаа юм шүү дээ. Тийм. Тэгэхээр иймэрхүүгээд ер нь олон бүтэнжүүлүүд бол байгаа. Өнгөө байгаа асуудлууд байгаа. Бид нар өөрсдөө үйлдвэрлэгч орн биш байна. Түүхийд боловсруулах хүчин чадал одоо юмнууд маань одоогоор байгаа боловч өнөөдрийг хүртэл тодорхой аж үйлдвэрийн паркууд маань шүүхийн маргаатай нөгөө авилгалын хэрэгтэй. Тэгээ одоо зөв бусаар одоо тодорхой хэмжээний ийм одоо бас одоо санхүүжилтнүүдийг аваад тэрийг шийдэж чадаагүй энэ төр асуудлууд байна. Өнгөрсөн жил бид нар энэ хичнээн тоон ургац авсан бол ер нь жилд хэдийг авдаг. Өнгөрсөн жил юм өссөн юм уу, уруудсан юм уу? Одоо энэ чааврын дээр л тэхлээ явж байна тийм ээ. Энэ жил ер нь бид хэдийг хураана гэсэн амбицтай явж байгаа. Гэхдээ хамгийн одоо чухал гэж стратеги гэж хэлж болох салбар баг шүү тийм ээ. Тий. За тоо ярьсахаар жоохон буруудаад байгаа юм. Би ерөнхий санаагаар нь одоо хэлье. Үндсэндээ хүнсүдэн аж ахуйн яамны номер 1 зорилго бол энэ хүнсний хувьсгалын гол одоо зорилтуулсан 19 нэр төрлийн бүтээгдэхүүнээ дотооддоо хангадаг болох зорилготойгоор одоо ажиллаж байгаа. Тий. Өдөр тутам та бидний хэрэгэлдэг дэлгүүрээс ороод ингээд авдаг энэ одоо гол нэр төрлийн бүтээгдэхүүнүүдийг бид нар өөрсдөө үйлдвэрлэдэг болоо гэдэг энэ зорилт тавьж ажиллаж байгаа. Тэгээ одоо бид нар одоо хүнсний бүтээгдэхүүний одоо энэ одоо үйлдвэрлэлийн одоо энэ боломжоор бол 3 нэр төрлөө бид нар өөрсдөө хангаж байна. Маха 100% хангаж байна. Төмсөө хангаж байна. Горил Улаанбаатараа бид хүн бол одоо авж байна. За ингээд үндсэндээ энэ 3 нэр төрөл төрөл бид нар дараагийн экспортын тухай, дахин боловсруулах тухай, за илүү одоо нэмэлт шинжлэх тухай асуудлуудаа бол ярьж эхэлнэ. Хүнсний хувьсгалын энэ хөтөлбөр одоо үйл ажиллагаа нэлээд одоо өргөжөөд ингээд эхэлсэнтэй холбогдлолтой дараагийн шинэ нэр төрлүүд хангах одоо хэмжээнд бол орж эхэлж байна. Ялангуяа одоо хүнсний ногооны энэ одоо үзүүлэлт бол нэлээд сайхлаа. Бид бүхэн өнгөрсөн 2023 онд хүнсний ногоо буюу одоо нарийн ногоогоо 85%-аар өөрсдөө хангасан. Тэ энийг одоо хангахын тулд гол нөлөөсөн хүчин зүйл нь бол хүнсний хувьсгалын одоо арилжааны банкудаар дамжуулан олгож байгаа энэ одоо зээл хөтөлбөрүүд бол үндсэндээ зориулсан юм аа. Тэгээ нэг сайн нэг зүйл байгаа. Би бас энийг заавал ярих хэрэгтэй. Хүнсүдэн аж ахуйн яам өөрөө зээл болох байлсан. Тэ одоо сайдын гар үсгээр тэр компанид тэдэн төрөний зээл болгоё гэдэг энэ байдлаас бол татгалцсан. Энэ засгийн газрын үед бас хүнсүдэн аж ахуйн яам дээр дандаа ийм одоо либералчлах манай одоо корпорац компанигаа нэлийн төрөөс хамааралтай байсан бол бие дааж ажиллах хөдөө аж ахуйн корпорац болсон. Бирж илүү одоо арилжаа хэрэгтэл дээр нэлээд нээлттэй болсон. Зээл олгогч байгууллага нь төр өөрөө байж болохгүй. Арилжааны банкуд энэ одоо зээлүүдийг олгож явдаг. Энэ сайн жишг рүү орох хэрэгтэй. Энэ жишг бол хамгийн сайн жишг байна гэдэг нь харагдаж байна л да. Тэгэхээр газар тариалангийн үйлдвэрлэлийн компаниуд хүнсний хувьсгалын зээлд хамгийн их хамрагдаж байгаа. 1800 гаруй аж ахуйн нэгжүүдийн дийлэнх нь газар тариалангийн салбарынхан байгаа. Дээрэд одоо үр бордоогоо авах, одоо эргэлтийн хөрөнгөний болон хөрөнгө оруулалтын трактор тоног хөрөмжөө авах, үйлдвэрлэлийн мэдүүлэгч чиглэлээр бол авсны үр дүнд энэ хөтөлбөр явсан. 85% дотооддоо хүнсний ногоо хангадаг болсон. 100% Улаанбаатараа бид хүмүүс хангаж байна. Түүхэндээ хамгийн өндөр ургацыг бол авсан. Цаашдаа илүү одоо хөрсөө хамгаалах, нэг гаагаас авах ургацын хэмжээгээ сайжруулах чиглэлийн юмуд маш их чухал болно. Тэгээд 2023 оны үзүүлэлт бол махны экспорт хамгийн өндөр. Газар тариалангийн одоо энэ үйлдвэрлэлийн одоо энэ хүчин чадал хамгийн өндөрөөр ажилласан. Тийм ээ. Хүнсний ногооны үйлдвэрлэл 85% хүрсэн.
гахаа дахианы мах өндөгний үйлдвэрлэл сүүсэн бүтээгдэхүүний дандаа эерэг үзүүлэлттэй бол гарч эхэлж байгаа. Тэгэхээр энэ бол одоо үндсэндээ өнцгөдөө аж ахуйн яамнаас тавьж байгаа гол одоо бодлого болон аж ахуйн нэгжүүдийг одоо манлайлал дээр тулгуурласан энэ зарчим мөр хүрдэнгөө өгөх юм байна гэдгийг л одоо хараад байна. Тэгээ цаашдаа 5 жил одоо үргэлжлэнэ. Энэ хөтөлбөр одоо арга хэмжээнд хамрагдаад явах боломжтой. Үндгэн дээр жишээ нь гэхэд бид нар 4 өндөд тутмынхаа 3-ыг нь гаднаас авдаг болсон бол хүнсний урсгалын хөтөлбөр хэрэгжээд 2 өндөд тутмынхаа 1-ийг бид нар өөрсдөө үйлдвэрлээд 1-ийг гаднаас авч байна. Одоо ингээд энэ 5 жилийн дараа гэхэд энэ байдал хангагдаж эхэлнэ. Ургамлын тос өөрсдөө үйлдвэрлэж эхэлж байна. Рапснаас гаргаж авч байгаа тийм. За ингээд бид нар ойрын 5 жилд 19 нэр төрлийн бүтээгдэхүүн өөрсдөө үйлдвэрлэдэг бас болчихё. Тийм. Ингээд төр урдуур нь орж ирж үйлдвэр байр байхгүй. Төр одоо энэ одоо ажлыг бодлогоор дэмждэг, хувийн хвшлэн авч явдаг гэдэг нөгөөлийн зүйлийг бид нар мартчихвол. За ингээд энэ хөтөлбөрийн үндсний өргөжлөж явсны дараа бол бид нар хүнсээрээ одоо бусдаас хараат биш ийм ус үндэстэн болох ёстой. Энэ бол одоо бидний хувьд маш чухал асуудал юм аа. Газар тариалангийн салбарын үзүүлэлт бол нэлээд ахиу гарсан. Гэтэ нэг гаагаас авах хэмжээл одоо нэмэгдэх ёстой. Бид нар хөрсөө бордох ёстой. Хөдөө аж ахуйн салбарын номер 1 одоо анхаарах ёстой асуудал бол газар хөрсний асуудал. Хөрсөө алдвал бүх юм алдна гэсэн үг. Хөрсөө бид нар маш их хийсгэж байгаа. Зөвлөлтийн явдлаас одоо олон асуудал болж байгаа. Тэгэхээр бол бидний бэлчээр хамгааллын чиглэлээр, хөрс хамгааллын чиглэлээр ер нь ихсэн анхаарах ёстой. Нөгөө одоо хашааж уултын асуудал, ойжуулалтын асуудал энэ бүх зүйлүүдийг бол их тийм сайн бодож хийж бас хийх ёстой байлээ. Бэлчээр сэлгэх тухай асуудлуудыг тухай бид нар ярихгүй бол нэгэнт оройтчих юм бол бид нар 100 жил дүнээс ч одоо их хэмжээний жил одоо шаардах. Тэгжээж бидний эрүүл энэ хөрсөө авах юм одоо бас үзүүлэлтэл одоо нүүр тулах юм байна. Тийм учраас цаашдаа бол энэ жилийн юмыг бид нар бас орхигдуулж болохгүй гэж. За нэвтрүүлгийн маань цаг нэлээд төгссөн байна. Бид сүүлхэн асуултыг асуугаад нэвтрүүлгээ өндөрлөе. За өдөр нутагт ялангуяа газар тариалангийн бүстэй байдаг. Газрын асуудал байдаг. За нэг талд нь ингээд малчаад нөгөө мал бүхээр гэдэг яг энэ талд нь нөгөө тариаланчд байдаг. Малчдын маань мал нь тариалангийн талбаар ороод хам нөгөө тарьсан урас юм ин амаг юм нийцдэг. Тэгээ малын хашдаг энэ тэгээд ийм газрын маргаан ахтар юм байна лээ. Энийг ер нь цаашдаа ер нь яаж зохицуулж байгаа вэ? Тий яг миний түрүүчийн бас ярьсан хөрс хамгаалалттай холбогдлолтой асуудал дээр бид нар нухацтай ярилцах хэрэгтэй гэдгийн нэг гол хэсэг нь энэ газар ашиглалтын асуудал болно л доо. Өнөөдөр бол одоо газрын тухай хуулиараа бол тухайн аймаг сумын одоо эрдэнэ төлөвчдийн хурал тодорхой одоо газрыг ямар зорилтоор ашиглах вэ гэдэг шийдвэрийг гаргаж ингэж одоо эдийн засгийн эргэлтэнд бол оруулж байгаа. За ямар ч тач бид нар одоо энэ өргөө удам газар нутаг байгаагийнхаа 72% нь бид нар бэлчээрийн зорилтоор ашиглаж байгаа. Тэ одоо уламжлалт мал аж ахуйдаа зориулж гэдэг юм ашиглаж байна гэсэн үг. Нийт газар нутгийнхаа бид нар 1%-ийг газар тариалангийн одоо эдэлбэр газар болгон ашиглаж байгаа. Тэгэхээр бол одоо энэ тоо статистикаас харахад бол бид нар аль нэг талын одоо заавал барьж газар тариалан чухал юм, мал аж ахуйн чухал юм ингэж одоо бас харахаасаа илүүтэй зохицож илүү одоо эдийн засгийн үр өгөөж за байгаль орчин талаасаа одоо ямар одоо эрг үзүүлэлтүүд байна вэ гэдгийг нь тооцоолж яж бол одоо шийдлүүдээ гаргах хэрэгтэй. За энэ дээр тодорхойгүй байгаа олон асуудлуудыг бас одоо шийдэх ийм одоо шийдлүүдийг ирэх одоо бас парламент дээр бас яригдах болов уу гэж бодож байна. Тодорхой одоо малчтад хэд хэдэн хувилбарууд бас яригдж байгаа. Үйлдвэрийн газрыг одоо тодорхой хэмжээгээр эзэмшүүлэх, за тодорхой алын хэмжээл бэлтгэгтэй холбогдлолтой эзэмшүүлэх энэ чиглэлийн юмнууд. Тэгэхээр энэ хавар бол одоо арай амжихааргүй болж байгаа шиг байна. Ямар ч тач шинэ оршоо хөдөлгөөний хүрээнд бол 5 хүртэлх газрыг хадлан тэжээлийн за мөн дээрээс нь одоо өөрийн хоршоолын үйл ажиллагаа одоо зохион байгуулах зорилгоор ашиглуулъя. Зөвхөн хөрөнгө оруулалтын дэмжлэгээс гадна газар хэрэгтэй болно. Энэ дээр нь тодорхой одоо дэмжлэг үзүүлъя гэдэг байдлаар шийдвэр гараад ингээд бусад одоо газар олголтын процесс бол нэг 100 гаруй хоног үргэлжилж байгааг 14 хоногт багтааж болох шийдвэрүүд нь гараад технээсээ оршоодууд маань газраа аваад тэрийг ашиглаж эхэлж байна. Тэгээ бид нар газрыг одоо мэдээж хэрэг ашиглах хэрэгтэй. Ашиглахдаа зөв зохистойгоор ашиглах хэрэгтэй. Миний түрүүчийн ярьдаг одоо энэ хөрс хамгааллын энэ одоо зүйлүүдэд бодож одоо ашиглах хэрэгтэй. Тэгэхээр тэр одоо сэлгэн тариалтын асуудал, уран шийх асуудлууд, бусад юмнуудаа газар тариалангийнхан маань бол одоо их сайн бодож одоо тооцоолж ингэж бас одоо зохион байгуулдаг. Тийм. Тэгэхээр бол энэ газрын хоттой холбогдлолтой асуудлыг цогцоор нь авч одоо
хэд хэдэн хувилбарууд улсын хурал дээр бол явж байгаа юм байлээ. Тэгээд ямар ч байсан одоо энэ одоо тодорхой шийдвэрүүдийг нэг талд нь гаргаад бид нар хамгийн одоо үр ашигтай байж болох хувилбаруудыг явуулах хэрэгтэй. Урилгуулсан авч уралцсан гэж ажиллан тусан танд маш их баярлалаа. Ингээд таны цаашдын ажил болоод амьдралд тань өндрөөсөн амжилтыг хүсэнгөрөөё. За баярлалаа. Бас намайг сурж оролцуулсан танд их баярлалаа. Тэгээд энэ таны нэвтрүүлгийг олон сайхан дугаарыг бий болсон мэднэ. Урьсанд их баярлалаа. Тэгээд бас энд одоо сууна гэдэг бол бас нэр төрийн хэрэгээ гэж үзэж байна. Тэгээд ахтайгаа суужны танилцахтайгаас ярилцах маш сайхан байлаа. За баярлалаа. За баярлалаа. 100 асуулт нэвтрүүлгээ маань энэ удаагийн дугаар энхүү өндөрлөж байна. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор хүнс үдэ аж ахуй хөнгөн үйлдвэрийн дэд сайд мөнгөн цогийн ган хөлбөрлөлтөнд ирж орслоо. Та бүхэнтэйгээ дараагийнхаа нэвтрүүлгээр эргээд уулзтлаа. Түр баяртай.